За юу яцхан. За. Шинэ трейлерууд гарсан байна. Хэд хэдэн трейлер гарсан. Тэгээ хэдүүлээ үзье, ярилцъя. Майклийн өдөр, урьдчилсан тусгай өдрийн тасалбар захиалга эхэлсэн баг шүү. 4 сарын 22-нд 3 дахь орой 9:30 минутаас шөнийн өдөр бол биш. Тэгэхээр бас энэ удаад бол даваа талтай өдөр болгон энэ жил ингэж эрт бол хийж чадахгүй байх. Гэхдээ боломжтой болгоныг ингэж хийнэ. Тэгээд тикет захиалга эхэлсэн байгаа шүү. Портал цэгмээр ороод тасалбар аваад тасалбар болгоно гой мөрч дагалдсан шүү. Тэгээд 4 сарын 22-нд 9:30-аас IMAX дээр байгаа шүү. За өнөөдөр хэдүүлээ трейлерүүд үзэн ойрдын channel дээр бичлэг хийгээг юм шиг санагдаад байгаа юм мэдгүй ямар ч байсан харъя. Тэгээд трейлерүүд рүү оръё. Гиснээс Гиснесийн ирснийг хараа. Guess who's back? Back again. Амарч захтан зүгээр ингээ аванаас. Let's go. За. Эхний трейлер амар. Амар. Good. За. За эхний трейлер болохоор Supergirl-ийн өмнө нь тизер байсан. Supergirl дээр бас үзүр хийн мэдээж. Mortal Kombat 2 дээр үзүр удахгүй зарлагдсан шүү. Тэрэн дээр бас хүлээж байгаарай. Mortal Kombat одоо сарын дараа гарна. Тэгээ Mortal Kombat дээр үзүр зарлагдана. Бэлэн байгаарай. За, Supergirl. Миний хувьд бол амар хайптай гэхээр бас биш ээ. Айгу итгэл найдвар тавьж байгаа гэх юм уу. Тэгээд айгу сайн болоосоо гэж хүсэж байгаа кино. Хайптай гэхээс л хайптай гэхэр ч бас жоох өөр болчих гээд тэ. За, харъя. Hey, I was just touching base to see when you think you might be coming back. You know, I'm just worried that you're not going to find your stride here if you keep going off-world all the time, Kara. Hey, Superman, Clark. Worried you're not going to find your people. Yeah, well, that's the thing, Clark. I have no people. Crypto. Энэтэй аймаг гол юм гонигтай түүх байгаа даа маа дахаар. Oh, miss wherever you are, buddy. Crypto and I at least had each other. Honestly, I thought we were lucky. But luck, almost by definition, runs out. What can I do? The Brickens carry the antidote on that person. Энэ тийм Adli бол дабл нөгөө юу байгаа шуугаа. Body гэхээр арай биш. Энэ хүүхдтэй хамт Adli явуулах юм шуугаа. Яг story нь бол. He has 3 days. You cannot give up on me. Crypto авах юм биш тэ гол юу нэ story. It's crime of the Yellow Hills. He murdered my innocent family. Just do what I say. And don't die. This does not look like this is gonna end well. For you guys. Lobo. You're hurting my head. Nice. Jason Momoa playing Jason Momoa since 2011 on Game of Thrones. Ер нь бол Game of Thrones-оос ч өмнө би анх Jason Momoa Conan the Barbarian remake дээр үзчихсэн. Гэтэ тэр яг Game of Thrones-ын season 1-ийн гарч ирсний дараа гарсан үгүйг бол мэдгүй байна. Гэхдээ 10-11 оны үед Conan the Barbarian гэх нөө ремейк гэсэн байдаг. Тэр болохоор хиний Schwarzenegger-ийн 80-аад он тоглож байсан Conan the Barbarian гэх киноны ремейк байсан. Тэгээ би тэрийг тухайн үед анх зорж олж үзчихсэн нь хиний Jason Momoa-г анх үзсэн байсан. Тэгээ би 16 он хүртэл Game of Thrones үзээгүй. Тэрнээс 10-11 онд Conan the Barbarian үзчихэд Game of Thrones анх үзэх хүртлээр бол Jason Momoa-тай шал өөр юм зөндөө үзсэн баг. Тэгээ Aquaman Aquaman 18 whatever. Тэгээ Jason Momoa дандаа Jason Momoa тоглолдог нь гоё. Тэгээ гоё таардаг тийм. Одоо тэгээд юун дээр мэдээж хинээр Duncan Idaho эргэж ирнэ. Тэгээд Duncan Idaho яагаад эргэж ирж байгаа вэ гэдэг бас сонь. Тэгээд Dune 3 дөхөөд ирэхээр гоё бичлэг бас нэмж хийн шүү. Revenge. It won't take your pain away.
Tears are beautiful when you cry. A lot of pain. A lot of suffering. There's no home without you, buddy. Aren't you the ditz from that dive bar? Funny. That's what I've been calling you. Touche. Амар emotional тэгээд dramatic юм суйртай байх юм шиг харагдаад байгаа. Тэр нь надад бол таалагдж байгаа. Тэгээд гол нь сайн болоосоо Лобо тэгээд Джейсон Момогийн Лобо ер нь энэ киноны нэлээд тийм нөгөө юу юм яг н комедик талыг нэлээд хөгжилтэй болгох талаас нь бол яах бах гол фокус нь бол байх харагдаж байна. Дүрийн хувьд шүү дээ, тий. Тэгээд ер нь нэлээд emotional бас хиний Мили Алкок бас жүжиглэл талаас нэлээд юм шаардсан. Яг мэдээ суперхеро кино, окей, мейнстрим кино тэрэндээ таарсан левелтэй байна л да. Бүтэн драма кино шиг байхгүй нь ойлгомжтой. Зүгээр. Гэхдээ яг тэр кинондоо ядаж тийм левелтэй байх юм шиг бол харагдаж байна. Daredevil хүмүүс асуугаадсан чи Daredevil харж би Daredevil Born Again season 1-ийг юусэн үзээгүй байгаа учраас season 2 дээр нь юу ч ярихгүй, бичлэг хийхгүй юм байгаа шүү. За. Masters of the Universe. Amazon-ы одоо цөөхөн хідэн том оюуны өмчүүдийн нэг нь. За сая мэдээж Project Hail Mary гараад бас нэлээд амжилттай бол Amazon MGM. За тэгээд Amazon MGM дээр хамгийн том оюуны өмч бол мэдээж Bond, Denis Villeneuve найруулахаар болцсон байгаа ганцхан Bond киног найруулна гэж байгаа. Тэгээ эсрэг дүрд нь Wagner Moura яригдж байна гэдэг байгаа. Тэгээ манай Pablo Emilio Escobar Gaviria Narcos сурлаа Pablo Escobar-ын дүрд тоглолдог. За сая The Secret Agent гэдэг киногоор Оскар нэр дэвшээд амжсан Brazil жүжигчин Wagner Moura эсрэг дүрд гэж яригдж байгаа гэсэн сураг сонсогдсон. Гэхдээ яг баталгаатай бол болоог байгаа. Тэгээ гол дүрдний тоглох нь тодорхойгүй байгаа. Миний хувьд одоогийн байдлаар favorite жүжигчин Bond тоглох юм бол хамгийн гоё жүжигчин гэж бодож байгаа Theo James байгаа. Хамгийн гоё дарамт санагдаж байгаа. Гэхдээ киноны ховор амьсгал юм янз чиглэлээс мэдээж хамаарна л да. За, гэхдээ Denis Villeneuve Bond гэдэг л тасгаа тий. За anyway, тий Amazon-ы тэгээд айгуу том бас IP буюу оюуны өмчүүдийн нэг нь Masters of the Universe. Гэхдээ энэ бол монголчуудад биднэрт нэг хүрж байгаагүй юм IP 80-аад оных санагдаж хэдүүлээ харъя. Masters of the Universe яг 82-оос 88 онд гарсан анимашн юм ба шүү дээ. Тэгээд янз бүрийн өөр юмнуудтай. Ер нь бол 80-аад оны. Тийм тэгээ Америкийн 80-аад оны бол pop соёлын айгүй том хэсэг байдаг. Та хэд мэддэг бол окей тэрнийхээ талаар хуваалцаарай. Гэхдээ миний мэдхээр болон миний хувьд бол Masters of the Universe-ийн талаар ойлголт бол байхгүй. Гол дүр нь He-Man гэдэг нэг инээдтэй нөхөр хувцаанд нөхөр байдаг. Эсрэг дүр нь Skeletor гэдэг мим босноор алдартай. Тэрнээс өөрөөр бол нэг сайн мэдээлэл бол байхгүй. Гэхдээ харин энэ кинонд Америктэй бол хүлээлт өндөр байгаа юм байна. Globally буюу Америкаас бусад улсуудад яг үнэндээ тийм амар хүлээлт бол байхгүй байх гэж бодож байна. Гэхдээ сайн кино байлдаг гэж гоё шүү дээ. Харъя. Том төсөвтэй фэнтези кино хийгээд гоё шүү дээ. Teaser trailer дээр нь бас юу яасан санагдаж байна. Бичлэг хийсэн санагдаж I know шүү. most of you don't remember me. But I know all of you. Coleman Domingo байсан үгүй юу сая? Even though I was stuck light years away on Earth, Өөр гариг юм биш үү? Light years гэдэг тийм. I never stopped trying to get back home. Гариг юм. Everything changed since you left. It's all gone. Хаггүй алга болцсон байсан нутаг руугаа буцаж ирж байгаа юм шүү. Skeletor took my family. Skeletor. He destroyed our world. Нэг fantasy sci-fi хоёрыг холилдсон юм ба шүү дээ, тий? It's all my fault. Хөгжим амар 80-аад оны тэр нь гоё. Fail. Coleman Domingo л шиг байна. Хөгжим амар гоё. And when you fall, Амар 80-аад оны rock. that's your chance to stand tall. Сүртэй, уур амьсгалтай. Тэр нь гоё шүү. Яг каноног нь хөгжим ямар байгаа мэдэхгүй байна. Coleman Domingo бол мөн байна сайных. Түрүүний дүр. За одоо тогтсон нөгөө альбаныг тогтсон.
He-Man гэдэг шүү. The universe shall quake in my shadow. Skeleton Загвар нь гоё This is my home. Загвар дизайн. I'm gonna fight for it. Common Domingo-гийн дүрийнх нь энэ дуулга нь ямар айлээ. This is my home. Энэ. Үний илийн дуудлага нь. I'm gonna fight for it. Идris Elba юм уу? Common Domingo юм уу? Jesus. Ерөөсөө Idris Elba юм шүү. Common Domingo гэхээр арай юм шүү. Idris Elba ах шиг бах. Бодоодс чи Idris Elba Common Domingo ямар адилхан юм бэ те? I'm gonna fight for it. But I can't do it without you. Somebody wants to brawl. Тийм байна. I Idris need Elba. every man, woman, or whatever that is. You may have the power, but you're too scared to use it. Trust me. I know how to use it. Okay. You tell everyone that you're from another planet. It just makes you sound a little very crazy. Okay. Okay. Хөргө фан харагдаж байна. Юуг нь харъя да. Кастыг нэг ер нь харчт юм уу? Өмнө нь 2 кино хийж исэн байт юм байна. Travis Knight найруулсан юм шүү дээ. Ерөөсөө мэдээгүй ш Travis Knight одоо юуны Laika-гийн захирал, Laika Animation Studio-ийн захирал, Kubo and the Two Strings-ыг найруулсан. Coraline-ыг яг өөрөө найруулаг байдаг баха. Тийм Kubo-г найруулсан, Bumblebee-г найруулсан. Coraline дээр юугаар аниматороор л ажилласан юм байна. Алдарч Phil Knight-ийн хүү шүү дээ. Nike эзэн. Nike-г үүсгэн байгуулалт, хамтран үүсгэн байгуулагч те. За. Bumblebee айгу хөөрхөн байсан шүү дээ. Айгу тутун үлэгдэг гэж боддог би Bumblebee-г бол Hailey Steinfeld-тэй айгу хөөрхөн шүү дээ Bumblebee. Гэхдээ хангалттай болон үзээгүй. Jared Leto юм биш үү? Skeletor нь. Jared Leto. Okay, Alison Brie, Camilla Mendes, санийх шиг Camilla Mendes-тэй. Okay, Kristen Wiig бас байгаа. Тэр роботын дүрт Kristen Wiig дууруулах юм байна. Okay. Hafthor Bjornsson байгаа юм байна. Та яд хараад мэрдэндээ нөгөө Mountain-д тоглолдог тий. Байгаа юм байна. Okay, works. Хөгжим нь Daniel Pemberton гой. Хөгжим бол гоё юм биш үү? Өстө супер хөгжмийн зохиолч ажиллаж байгаа юм байна. Spider-Man Into the Spider-Verse, Across the Spider-Verse хоёрын хөгжим гэсэн үстэ үнэхээр супер мондөг зөвүүн мэдрэмжтэй хөгжмийн зохиолч байгаа. Сая Project Hail Mary дээр байсан. Энэ хөгжмийн зохиолч ажиллаж байгаа юм хөгжмийн зохиолоор. Окей. Тэгвэл трейлерынхаа саяны хөгжим зориулсан хөгжим байж магадгүй шүү. Cool. За, Backrooms нэг юу байна? Ийм аимшигын кино байна. За тэгээ сошиал медиа дээр ийм пост яваадсан. YouTube руу ингээд ойрын хугацаанд юу яалаа? Кино найруулагчд нилээд нь болчлоо гэд. Тэр бас айгүй тийм сонирхолтой юм байгаад байгаа. Одоо Chris Stuckman жишээ нь юу яасан шүү дээ, тэ? Өөрийн гэсэн юутай одоо киногоо хийгээд амжсан Chris Stuckman-ы одоо YouTube дээр нөгөө нэг Kickstarter-аар босгосон киноных нь бол одоо Kickstarter босгосон босголцсон хүмүүсийн нэг нь би байсан. Тэгээд киноных нь дижитал ирэх болвол надаа ирцэн байгаа. Тэгээд тэрэн дээр бас тусгай зүгээр фэнүүдийн жижигхэн үзүр хийчт юм уу гэсэн санаа бол байгаа шүү. Та хэд маань бас юу байгаараа сэтгэлдээ хэлээрэ тэрэн дээр нэг жижигхэн танхимд түрээсэж хагаад үзүр хийвэл ямар байх вэ хэлээрэ. Тэгээд энэ кино нь Chris Stuckman-ы Shelby Oaks гэх киноны бол надаа одоо постэр нь энд ирсэн байгаа. Би бас үзүүлье. Тэгээд постэр ирсэн байгаа. Blu-ray нь ирэх ёстой. Digital link нь ирсэн байгаа. Тэгээ энэ дээр нэг гоё үзүр хийвэл гоё санагдаад байгаа. Та хэд маань сонсдог. Хуваалцаарай. За Danny and Michael Filippo гэж хоёр Bring Her Back-ыг найруулсан амар зөвөн кино байсан. Балер тухгүй гоё кино байсан. Chris Stuckman-ы Shelby Oaks-ыг үзег байгаа. Би нэг театрт үзүр хийх гээд бэлдээд байгаа. За энэ би энэ YouTube-ийн сайн мэдгүй л дээ. Хүмүүс Markiplier гэдэг YouTube-ийн агуу сайн мэддэм бэлээ. Mark Fishback гэдэг энэ Iron Lung гэх кино өргөд
өргөөдчихэлтгөө зүгээр Монгол кино театруудад гарах гад шиг байсан. Яг одоо гарч байгаа усгаа мэдэхгүй байна. Cory Barker гээд найруулагч Obsession энийг трейлерийн өмнөх трейлерийн бичлэгүүдийн нэг дээр нь үзсэн шүү дээ. Өнгөрсөн 7 хоног кино өмнөх хамгийн сүүлд гарсан гой трейлерүүд гээ Harry Potter-ын трейлертэй бичлэг дээр энэ трейлерыг үзсэн санагдаж байна. Тэгээ Backrooms одоо энэ Ken Parsons гээ бас YouTuber юм байлээ. Backrooms гээд YouTube short кино гарч ирсэн юм байлээ. Тэгээ тэрийг кино олгож байгаа гээд ийм сонирхолтой болол байж байна. За тэгээ хэдүүлээ. Трейлерыг нь үзцгээе. Тэгээ трейлер нь үзэнгүүтээ би та хэдэд Shelby Oaks-ийн постерыг үзүүлээ. За. I found something in the store. Okay. What did you find? Оо, чивдэл жопор байгаа юм шүү. Nice. The place. I found a place. Oh. Interesting. Hello? Creepy. Production designer задсан биш үү? Anyone there? Нэг өнгө мөнгөн зэвүү энтэй анхаарч тэр exit 8-таа бас ойролцоосоо нэг мэдрэмж өгч байна. I'm not saying I don't believe you. Оо, Renata Renz биш. With proof. All right, you feel me? Yeah. Follow my lead. Clark, what is this? That's what I'm trying to figure out. I've been here every night since I found the place, and I still barely scratched the surface. All right, just take it slow. What the fuck? Бас доошоо байгаа юм. Okay. Oh my god. That's creepy. За яг хоорн юу нь байх вэ гэдэг сонирн байна. Rooms. This place builds them. It's like a maze. It just goes on and on. Sometimes I'm scared I'll get lost. Clark, can you hear me? I don't understand. What is this? Ooh. It's beautiful. Am I right? Hello? Нөө манай хан гэ кино санаж байна. Тэрний ремейк биш үү? Хан ч бүр 2 ангитай гоё. Тэр юм биш үү чи баг. Яг хоррор юм нь юу байх вэ гэдэг сонирм. Гэхдээ Мондог 2 жүжигчин байгаад бас баяртай. Renata Renz сүүлийн хэдэн жил угаасаа бодоо болгож байгаа мондог жүжигчин сая Sentimental Value-гаар Оскар нэр дэвшээд амжсан. Өмнө нь The Worst Person in the World гэх киногоор бас нэлээд танигдсан. Тийм. Тэгээд Чүвдэл Ежифорыг ерөөсөө юуны нөгөө 12 Years a Slave Maeve гэх нэг тиймэрхүү кинонуудаас хойш яг нэг хэсэг ерөөсөө алга болцсон. Эсвэл жижиг туслах дүрүүдэд тоглосон. Эсвэл айгүй гоё дүр байх ёстой юм алдсан. Одоо жишээ нь Doctor Strange дээр Baron Mordo тоглолт нь шүү дээ. Яг Baron болоогүй зүгээр Mordo байдаг тийм. Тэр уул нь айгүй гоё дүр байх ёстой байсан. Тэгээд Doctor Strange 2 дээр бүр хальт ингээ хайцсан. Тэгээд ерөөсөө тэр амар гоё дүрийг MCU зүгээр алдсан. Ер нь MCU-гийн гайхалтай мундаг супер жүжигчдийг эсрэг дүрд кастинг хийгээд дүрийг шууд утгаараа алчдаг. Нэг бол сүнсийн налаа хийчдэг. Тийм олон жишээнүүдийн нэг бас Mordo болсон шүү дээ. Чүвдэл Ежифор үнэхээр мундаг жүжигч. Тэгээд Чүвдэл Ежифор юмд тоглох болгонд гоё байдаг. Кинон ямар байсан ч хамаагүй Чүвдэл Ежифор муу байна гэж байдаггүй. Тэгээд тийм болохоор надад бол 2 жүжигч баг энэ одоо YouTuber нь ч юм уу эсвэл би short киног нь үзэх болохоор мэдэхгүй байх зүгээр production design-ийн яг киноных нь аспект эйгүү гэдэг ч юм уу тэр талаасаа гэхээсээ илүү надад бол Чүвдэл Ежифор хин хоёр нь илүү анхаарал татж байна. Renata Renz хоёр. За тэгээд та хэдэд юу үзүүлээ? Нэг постэр харуулчих. Ингээд хаягтай юу ирэх ч бас айгу гоё байдаг юм байлээ. Neon Cinemagаас гээд Illinois гээд Neon-ы албан ёсны хаяг юм байлээ. Ингэж хаягтай ирэх бас айгу урамтай байд юм байна. Тэгэхээр албан ёсны Neon-ы одоо дистрибьют хийж байгаа кино шүү дээ. Тэгээ Америкт хүүлүүд гарахаар бас хүүлүүдээр орохоор болсон байлээ. Дөнгөж цаа өнөөдөр нөгөө нэг backer хүмүүс гэдэг шүү дээ. Нөгөө одоо юу яасан мөнгө босгоход нь оролцсон хүмүүстэй мэдээлэл ирж илээ. Тэгээд олон улсын юунууд нь сайхан яасан бэлээ. Blu-ray-үүд нь
гарч байгаа гэж хэлээ. Тэгэхээр дараа сардаа ч юм уу багтаад миний Blu-ray ирчих бах. За ийм постэр ирсэн байгаа. Ингээд албан ёсоор миний оролцсон жижиг хувьдаа зүгээр. Гэхдээ яг ялцчгүй албан ёсоор оролцсон киноны маань ингээд бүтээлцэгт нь хувь оролцсон баг хувь гэхдээ жижиг гэсэн хувь оролцсон кино миний маань постэр ингээд ирлээ. Бүр юм Shelby Oaks-ийн үндсэн ихний постэр гэдэг ийм гоёутайгаа тайтлтайгаа ирсэн. Тэгээд дижитал линк нь 4K-гаар үзэх линк нь ирсэн байгаа. Би Blu-ray-ийн ямар ч зэрхийг хүлээж байгаа. Тэгээд сайн хэлсэн шүү дээ. Энэ дээр бол гоё үзүр их санаа байгаа шүү. Тэгээд та хэд маань бас үзүр хийвэл оролцох болов бас санаа сэтгэлээ хэлээрээ театрын танхим түрээс ч мөрөөслээд ч юм уу тэгж л үзэх байх гэж бол бодож байна. За дараагийн трейлер. За Cape Fear гэдэг алдартай нэг кино байдаг. Тэрний ремейк Apple TV Plus дээр хийж байгаа юм байлээ. За энэ чинь хэн найруулж ялаа да? Нилээн мундаг бүрэлдэхүүн ажилласан Javier Bardem харагдсан. За энэ 12 онд гарсан кино байдаг. За тэрийг Martin Scorsese ремейк болгож хийсэн. За энэ 12 онд гарсан кинонд 57 онд хэвлэгдэж гарсан John D. McDonald гэж хүний романоос сэдвсэн кино байд юм байна. За тэгээ 91 онд ремейкээс энүүгээр нь ер нь бол хүмүүс илүү мэддэг. Би ч бас энүүгээр нь бидний Cape Fear гэхээр Martin Scorsese найруулсан Robert De Niro, Nick Nolte, Jessica Lange за бусдын бүгдийн ч бас мэддэг хүмүүс бол биш байна. Гэхдээ Joe Don Baker-ыг сонсноор нэлээд мундаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ямар ч сан гол дүрүүд нь ийм кино бол байгаа psychological thriller. За тэгээ энэнийг юу яаж байгаа юм бэлээ? Одоо дахиж номноос нь сэтүүлж цуврал болгож байгаа юм бэлээ. Яг ремейк гэхээсээ илүү. Тэгээ энэ дээр болохоор Javier Bardem, Amy Adams, CCH Pounder тэгээд хин Patrick Wilson гэсэн жүжигчид яг үндсэн дөрүүдэд байгаа юм байна. Ер нь дөрүүлээ амар жүжигчид, дөрүүлээ сайн жүжигчид. За тэгээд Ron Perlman бас туслах жүжигчдийн бүрэлдэхүүнд байгаа юм байна. Lily Collins бас байгаа юм байна те. За тэгээ найруулагчхээс илүү одоо яг showrunner те гол хариуцаж ажиллаж байгаа хүн ер нь дажгүй уран бүтээлч байсан. Hulu дээр гарсан дажгүй энэ act гэж цуврал Netflix-ийн Brand New Cherry Flavor гэдэг thriller action талтай байдаг санагдаж байна. Тэрэн дээр ажилласан өөр бас нэлээд ийм цувралууд дээр ингээд ажиллаад амьдсан юм. Нэлээд цувралаар дагнсан юм уран бүтээлч бол байгаа юм байна. Nick Antosca гэж хүн байгаа юм байлээ. За тэгээд трейлерыг харъя. Apple TV бол үнэхээр worth it шүү. Үзчихэл цагаа гаргаа үзвэл стриминг сервис нь бол үнэхээр worth it. Яг оригиналууд нь үнэхээр супер. За Javier Bardem awesome. Линз зүүцсэн мэ тэ нүдний өнгөний өөрчлөлтсөн шүү дээ албаар. Амар зөвүүн байлаар харагдаж байна. You ever look around and wonder, Patrick Wilson, we deserve all this. Amy Adams. We deserve all this. We deserve all За энэ юугаар We deserve all this. тэд тэрхтэн хүчирхийлэгч нөхөр ямар амар зинхэрнүүд вэ? Javier Bardem-ийн нүдийг бас зинхэр болгоцсон. I had a good life once too. Шоронгоос оргоцсон биш үү? We thought was right. Энэ хин Spielberg-ийн хоёр продюсер оролцож байгаа юм биш үү? Scorsese хоёр. Cool. We did what we thought was right. Mini series гэж байгаа цог ангитай. You deserve this. Is it blood? Something's really wrong. Oh my God. What is your worst fear? Яа, бэлэр ямар ч юм бэ? Энэ бүр нэг тийм What are you doing here, Max? He's coming after my family. You deserve this. We need to be ready. What did you do? Is there any way Max could know about what we did? энэ хоёр. What the fuck ямар ч юм бэ ёо. You deserve this. Scorsese-гийн Cape Fear-ыг үзэж байгаагүй. Зуран сарын та. Яа 100. Үзэх юм их ч байна да, их байна. Яа эн чи ямар зөв юм бэ те? За дахиад нэг юм хараа тий. Хэдэн ангитай зарлагдсан уу? 10 ангитай байна. 7 сар дуустал юм байна. Вау! 2 ангаар шот 2 анги гараад тэгээд 7 сарын 31 хүртэл
гарах нь байна. 6 сарын 5-наас эхлээд 5 дахь өдөр болгон гарах юм байна. Яа, энэ өстө appointment watch гэдэг шиг шинэ гарах болгонд зорж сууж үзэхээр л харагдчих яг тэгж чадахгүйгөө мэдгүй л да 100 ажил үнэхээр их байгаа. Ялангуяа дэлхийн авраг гэд хэцүү байх бах. Гэхдээ үнэхээр зөв харагдчих. Cape Fear. За, Beef. За ёстой амар сюрприз хитүүдийн нэг Beef. Mini series байсан. Тэгээ амжилттай болоо season 2 хийхээр болсон. Season 2-ын cast галзуугаа Oscar Isaac, Carey Mulligan, Kaylee Spain хийчихлээ. Тийм байгаа зүгээр санаанд орж байгаа тэр гэхдээ зарим нэг нь андуурж иж магадгүй тэгээд харъя. Season 1 бол үнэхээр тасарсан бүтээл байсан шүү. Би review хийсэн байгаа үзээрэй. Are you and Josh? Тийм Mulligan, Carey Mulligan хий хоёр. Oscar Isaac. Энэ Kaylee Spain хажууд байгаа нь. Charles Melton энэ өндөр нь энэ залуу. We both knew it was a temporary band-aid. Lee Jun-jin. Band-aid for what? For the immense pain of knowing that you picked the wrong person. Солонгос каст орж иж байгаа нь гоё те. How did I not realize this sooner? I'm gonna record it. Оо. Shit. Энд гэхдээ юуны Beef-ийн нэг юм айгу бухимдмаа стресстэй амар юм зөндөө байдаг л та. Гэхдээ бас комеди айгу сайтай шүү дээ. Стивен Йонхийн хоёр, Али Вон хоёрын тэр нэг юм комедик мэдрэмж гүйцэтгэл нь үнэхээр супер байдаг. Тэр энэ ч яагаад ч юм байхгүй харагдаад байгаа одоогийн байдлаар. Яг сая Google явж байгаа нь окей. Гэхдээ ер нь жүжигчтэй чадварт бол эргэлцэхгүй байна. Зүгээр яг уур амьсгал нь тэр нь байна уу? Эсвэл магадгүй өөрчилж яж болно л доо. Нэрээ Yung Yoo-jung хий хоёроо Song Kang хоёр байгаа. Teaser дээр нь би бас яасан штэ. Reaction бичлэг хийсэн штэ. Yung Yoo-jung юуны Minari-гаар Oscar нэршдэг. За тэгээ Song Kang-ог бүгдээрээ мэднэ үстэй. Манай одоо юуны Parasite-ийн гэр бүлийн аав тоглодог тийм. Don't people say you shouldn't be looking for the right person, but actually the right wrong person? Тэ илүү serious харагдаад байна. Яг хуу Beef season 1 ч гэсэн амар serious л та. Serious юм зөндөө. Бурлагсан бухимдал, уур хилэн, ингээл стресстэй амьдралын дарамт юу гэдэг ингээл айгүй олон зүйл байгаа. Гэхдээ зүгээр үзэх процесс донд хийцэн амар комедик юм ихтэй байхгүй юу те. Энэ бол тийм юм байхааргүй талдаа харагдаж шүү. Ер нь бол 4 сарын 16-нд юм байна. Окей. Цөөхөн ангитай л багтаа тий бодвол харъя. 8 ангитай байна. Окей. Тэгээ Netflix-ийн ч мэдээж нэг дор гарч таарна. Lee Sun-jung өөрөө эхний ангийг найруулсан юм байна. Showrunner-аар нь Lee Sun-jung өөрөө ажиллаж байгаа юм байна. Окей. Болж байна. Ихэнх ангиуд дээр бүх анги дээр байна. Тийм ээ. Бүх анги дээр өөрөө зохиолоор нь зохиолчоор нь ажиллаж байгаа юм байна. Окей. Болж байна. Яг өөрөө ажиллаж байгаа бол гоё байна. За Татьяна Маслany гэж гоё жүжигчин байгаа юм да. Orphan Black гэдэг цувралд маш олон өөр дүр тоглосон. За тэрүүгээр шагнал магнал авч ирсэн, нэр дэвшижсэн. За сүүлд She-Hulk тоглосон. Татьяна Маслany гоё байсан. She-Hulk надад бол окей байсан. Гэхдээ нэг яваагүй. За тэгээд сая сүүлд Татьяна Маслany юун тоглолоо? Нэг юм тоглосон санагдаад байна. Санахгүй. Гэхдээ гоё жүжигчин байгаа. За тэгээд Apple TV-гийн бас цуврал гэж санаж шүү. Can I be uncomfortably honest with you? I just didn't think I'd be here, you know? Like I'm supposed to have it all figured out. Амьдралын бүх учрыг нэг юм олцсон байх ёстой нас гэдэг ч юм уу, нөхцөл байдал ч юм уу, тулсан юм дараа бодох тийм байдаг те. Тийм байж магадгүй амар шууд амар амьдрал эхэлж байна. We require commitment. Commitment? Yeah. This is an incredible opportunity. Honestly, I'm a mess. Do you guys ever watch porn? You think you're the victim? Like I'm barely treading water. You're saying treading water like is a bad thing. You're doing great. Thank you for listening. Of course. I hate to do this, but we've only got like 6 minutes left. Can we make 6 minutes work? Paula. Spicy. I can feel it.
The fuck? Damn. Энэ ч бүр ямар сонирхолтой харагдаад байна. Татьяна Масланы яг юу яаж байгаа нас гоё 5 сарын 20-наас гарч эхлэх юм те. Яг юм том төсөвтэй бүтээлийн гол дүрд өөрөө тоглож эхэлж байгаа нас гоё биш үү? Энэ бүтээлийн сайн болоосаа гэж найж 5 сарын 20-нд гарч эхэлнэ. Эхлээ 2 анги шууд гараад 7 сарын 15 хүртэл юу яана гинэ. Үргэлжлээд гараад явах юм байна. 5 сарын 20-нд 2 анги гараад 2 3 4 5 6 7 8 9 10 ангитай байх юм байна. Окей. Дэвид Гордон Грин найруулагчаар нь ажиллаж байгаа юм байна. Pineapple Express өөрчн юу гэдэг вэ? Nicolas Cage-тэй Joe байна. Halloween-ийн хэдэн кинонууд, Exorcist-ийн жоохон муу байсан. Halloween-ийн дээр зарим нь дажгүй болсон сурагтай. Энэ Undertow гэдэг Kristen Stewart тоглолтын жижигхэн драма байна 2004 оны. Your Highness гэдэг амар муу comedy байдаг тэр байна. Яг ян зүрийн кинод Camp X-Raider producer ажилласан бас Kristen Stewart-ийн тоглолт миний бас амар дуртай кино. Compliance гэдэг бас амар зөвүүн thriller кино байдаг. Энэ киноны producer бас давхар ажилласан. Энэ кино бол үнэхээр супер кино. Compliance үзэж байгааг бол үзээрэй. Амар тухгүй байлаар зөвүүн кино байгаа. Тэгээ туршлагатай уран бүтээлч яг сайн муу янз бүрийн бүтээлүүдтэй гэхдээ ямар ч тач туршлагатай уран бүтээлч хийж байгаа найруулагчаар нь ажиллаж байгаа. Яг showrunner нь David Rosen гэж хүн ажиллаж байгаа юм. Тэгэхээр тэр хүний юу бол алга wiki page бол алга өмнө юу хийсэн сайн мэдэхгүй байна. Окей. За тэгээ сүүлийнх. Өнөөдрийн сүүлийнх Netflix дээр Ronaldinho-гийн докюментари гарахаар болсон байлаа. Яг бүрийн хэмжээний докюментари юм уу цуврал юм уу мэдэхгүй байна. Гэхдээ харъя. Энийг бас үзүр хийж магадгүй шүү. Тэгвэл гоё хэрвээ нэг бүрийн хэмжээний бол харъя. Eu fui muito feliz jogando. E as pessoas falam que eram muito felizes de me ver jogando. Ronaldinho Gaúcho cobrou direto pro gol. Ronaldinho Gaúcho. Цуврал юм байна. Сэриг нэ. Não tenho vizinho, posso fazer barulho à vontade. Яг Ronaldinho биш сайнхтай. Não tenho vizinho, posso fazer. Тэгээд юм хөршмөш хийж байхгүй хүснээрээ бодоо олгож олно гэж. Barulho à vontade. Ele foi um gênio. Tudo com um sorriso de sempre e de uma ousadia maravilhosa, né? Яа, Ronaldo Nazario. Messi яриа өгсөн байна. Netflix энэ дээр мөнгөөр зодож тээ. Тэгээд дүрснүүдийн license-ыг авах гэж юм байна тий. Toda a festa era o Ronaldo. Улаан авд юм аа энэ дээр. Los límites. Ой, Лапорта шүү дээ. Барсаг иргэлж. Лапортатай би зураг авчихсан. Монгол ярьж байхад. Ronaldo repercutiu muito durante suas férias aquela foto da piscina. Como é que você encara a exposição? En un partido que tenía que jugar llegó a las 6, 7 de la mañana para dormir. Meu irmão sempre cuidou das minhas coisas a vida inteira. Se eu não atendia porque Ахан жоо бүтгэхгүй гараас. Ronaldinho Gaúcho e o irmão Assis passaram a noite em celas separadas. Парагвай хил рүү хуурамч паспорттай хилд авж байгаа хоёулаа баримтлагтаа шоронд орж исэн хоёр шүү дээ энэ хоёр. Бас л агуул эвгүй гар штэ. Рональдиньо жахта бүрийн итгээ мөнгө төгрөг бүхэн ахта найдал өөрөө сайхан үйлмбгөө тоглоо шоудаад явж идэг. Яа энэ өстө янзын докюментари болох. Яг гоё нюанстай хийж чадвал. eu falei do filme mesmo, sabe? Ficar preso no Paraguai foi o pior momento. Парагвайд шоронд орсон. Яа, тэгтээ Рональдиньог тоглож байгаа үед та үзсэн үгүйсээ л ёо. Яа, Роналдо Месси бол агуу заяа. Гэхдээ Рональдиньо бол спортын хөл бөмбөгийг илб шид болгодог байсан юм баггүй юу? Та хөл бөмбөг үздэг байсан чинь сувг дээр хөл бөмбөг үздэг хүмүүс зөндөө байгаа. Үздэг байсан ч үзэхгүй байсан ч зүгээр Ronaldinho skills, Ronaldinho highlight гэдэг YouTube-ээр YouTube дээр 5 минут, хэдхэн минут зарцуулаад бичлэг хийгээд үз. Яг тоглуулах юм бол бүр хэдэн цаг үзэж болно. Бүр үнэхээр илб шидтэн юм шиг юу н илб шидтэн байсан юм байхгүй. Миний хөлбөмбөгийг бүр яг тэрнээс өмнө хөлбөмбөг үздэг байсан Рональдиньоос өмнө. Гэтэ Рональдиньо хөлбөмбөгийг бүр ингэж хайрлуулж шүтүүлж бүр ингэж амьдрал дээр тоглохыг ялангуяа амьдрал дээр хөлбөмбөг тоглохыг бүр ингэж хайрлах хэмжээнд бүр тэрийг маш их enjoy хийж тэнцэнээсээ ингэж кайф авах хэмжээнд суурийг тавьсан бол Рональдиньо хичнээн олон гой тоглогч баг түүх байдаг ч гэсэн. Гайхалтай Рональдиньо бол. O seu brincar vai nos ajudar a ganhar Cafu. o mundo.
Бразил 2002 дэлхийн аваргын багийн ахлагч. Үндсэн ахлагч нь бол байгаагүй, Эмерсон байх байсан. Бэлтгэл дээрээ хаалгач хийж тоглож юу яаж яагаад бэлтгэл хийж яагаад багийнхаа тоглогч зөксөн бөмбөгийг хааж үсэрж байгаа мөрөө угалцдаг, мөрөө малтчдаг үлээ гараа угалцдаг үлээ. Тэгээд их бүр 2002 оны дэлхийн аваргын Бразил тоглохын бүр ихний тоглолтын яг өмнөх өдөр тэгэж гимтээд тэгээд оронд нь Манчестер Юнайтед тухай тоглож исэн хингээд Рикардиньо биш юм блэ. Яг ч Манчестер Юнайтед тоглож байгаа авч яваад тэгээ Кафу баг ялгч болдог. Неймар. Ёо, Рональдиньо бол Magic. Төрцөн амт шүү. Vou dizer aqui sem medo de errar. O jogador mais habilidoso que eu conheci. Энэ ярьж байгаа хүний би тань шууд танихгүй байна. Нэрийг нийлүүл тань мэдчих واخа. Царайг нараа танихгүй настаа. Нэрийг харуул мэддэг. Яа энэ Барсагийн төлөө хийсэн анхныг болно шүү дээ. За бага copyright ирэх үе дээ энэ дэр. За ирэхэл баг та одоо бүр блоклчихгүй бол. Tá vendo esse negócio todo aqui que se chama mundo? Eu sou o melhor dessa. Яа. 4 сарын 16-нд. За энийг үзье да. Яа, энэ бол өстэй галзуу болно. Энэ дэхтэй яг юу яах юм болоо гэдэг л байна. Түрүү ихэнд нь серие гэсэн байсан шүү дээ. Тий, серие тийм. Цувралал юм байна л да. Хэдэн ангитай л байж тарах гээд байна л да, тий. Рональдиньо. 3 ангитай юм байна. 4 сарын 16-нд гарна 3 ангитай юм байна шүү. Ко. За, тэгээ өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүгдээрэнд баярлалаа. Бичлэгүүд маань тогтмол гараа явж байгаа дараагийн бичлэгүүд бас сонирхолтой бичлэгүүд байх болно. Тэгээд трейлерүүдтэй хамт байдагт баярлалаа. Donation хийж дэмжээрэй. Трейлерүүд бол бүр YouTube-ээс 1 цент ч олдоггүй, тийм учраас хэрвээ хүсэж байгаа боломжтой байвал donation хийж дэмжээрэй. Description хэсэг дээр мэдээлэлүүд нь байгаа. Тийм. Тэгээд 3 дахь өдөр болгон Invincible болон The Boys-ийн үзүр явж байгаа шүү. Энэ бичлэг бол одоо 4 сарын 8-нд 7-ны оройч юм 8-нд орж байгаа бах. Тэгээд 8-наас эхлээд The Boys-ийн сүүлчийн бүлэг гараад эхэлж байгаа. 8-нд The Boys-ийн сүүлчийн бүлгийн эхний 2 ангаар нь үзэн. За Invincible мэдээж одоо 4 сарын 8, 15, 22-нд Invincible-ийн сүүлчийн 4-р бүлгийн сүүлчийн 3 ангаар нь энэ 3-гаа үзэн. Үргэлжлүүлээд 5 сарын 10-нд билүү 20 хүртэл The Boys-ыг дуустал нь үзэн. Тэгээ бүгдээринг нь халдвартын хоошоо явдаг автобусны будлаас жоохон хойш яваад KFC-гийн яг хойно лотериятай барилгын 2 давхарт Zelo-га газар байгаа. Тэнд 3 дахь өдөр болгон орой үзэн шүү. Тэгээд нэгдэцгээр ямар нэг такс байхгүй. Гэхдээ гол нь та хэд маань ажиллаад ажлыг дэмжихийн тулд худалдан авалт сайн хийгээрэй. Худалдан авалт хийж гой дуртай юм уугаад оройн хоолоо эдэнгээ тухтаа үзцгээгээрэй. Ялангуяа одоо дараагийн энэ 3-7 хоногт бол Invincible болон The Boys-ыг үзэх цаас бас 2-3 цагийг мэдээж зарцуулцгаан тэгингээ гой хоол захиалаад уухамтай үзцгээгээрэй. Тэгээд ямар нэг комент байх юм бол надад хэлээр үйлчлэгээтэй холбоотой тэрийг нь би шууд дамжуулна. Угаасаа тэрэн дээр ер нь би асуудал өгөхөд итгэлтэй байна. Тийм байсан шууд дамжуулна. За тэгээд үзрүүд дээр нэг дээрээ 4 сарын 22-нд Майклийн үзүр байгаа шүү. Антон Фукуагийн найруулсан Майкл Жаксны амьдралын тухай киногоо 4 сарын 22-нд орой 21:30-аас IMAX дээр байгаа. Тэгээд портал CGM-эн дээр захиалга эхэлсэн байгаа шүү. Нэг дээрээ хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзтлаа. Баярлалаа.